Ил бичлэгэнд миний үсийг хэрхэн өдрөөсөн талаар гарах болно. Нууцнд энэ иргэдэг зөв. Энүүгээр 7 хоногт 2 удаа хуухын массажлаад 6 сар болоход бүрдүүн мэдэрсэн. Хаанаас авах вэ? Amazon үн 345,000 төгрөг. Өвдөлт байхгүй. Үргэлжлэлийг зөвхөн урт нурсан юмд дуртай хүмүүст зориулж баярлалаа. Хоёр, гурав, дөрөв, тав, зурга, долоо. Үсэнд гайхалтай ингээд толио өгдөг заяа толио. Дай синстэй хамт ингээд ороод чатай гэдэг юм бол ийм мэдээж хэрэгтэй. Үсээ тосолсныхоо дараа энүүгээр ингэж сайхан номер 1 тийм. Гэх мэтчлэн яг ингээд адилхан бүтээгдэхүүн байсан ч гэсэн хүчээр нь ингээд салгаж ашиглаж машигладаг. За зүгээр яг үс гэдэг бол үнэхэрийн яг солиотой ингэдэг юм. Үсний эндүү надад баг 4 байгаа ах заяа. Том жижигээс шалтгаалаад. Үсчин болж магадгүй. Ер нь аль цааш та. Сургуулаа хаяад үсчин болж магадгүй. I don't know. Гүй одоо ихтэй дээр үед ч гэжтэй нэг 2-3 жилийн өмнө ингээд мейкап гэдэг ч юм уу сарчилгаа амар мейнстрим байсан штэ. Одоо л яхаарахгүй үс гэж харж байна заяа. Одоо амар их үсний лайн брэнд үүсгэж ин тийм үстэй. Нэг хэсэг латте скин care мейкапны брендийг хүн болгон л үүсгдэг байсан шүү дээ. Нэг хэсэг одоо болохоор яг энэ үс рүү шилжиж байгаа юм шиг санагдаж байна заяа. Тэгээ ингээ энэ нь маш гоё. Тэгээ ингээ үсчний рилсүүд бас ингээд амар нэг тийм өндөр түвшнийх болсон. За тэгээ ингээд бүр эднэр бүр яг жинхэнэ софт порн хийгээд байгаа байхгүй юу эднэр. Үс бол үнэхээр яг эрэхтэй үнд өөртөө итгэл энэ өдөг зүйл юм бэлээ. Энэ Рисик үзэж байгаа л мэдсэн. Oh my god. Some of them dudes are so fine. Oh my god. Treat me like what's this. Don't get me dirty. Love on me. Love. Ядчаа дуу муу бүр ингээд амар ингээд дуу муу ч гэсэн ингээ мангар байд айс дуу ингээ хойно дивсэд өгч юм үнэн лайтай. Эднэр бол үнэхээр ингээ порно гэдэг байгаа байхгүй. Яг энэ залуудад угаасаа юм байсан гэдгийг бол би мэдчихээн заяа. Өөртөө ихтгэл бол байсан гэдгийг бол мэдчихээн заяа. Яг ингээд анханасаа аль бохмогц ажилтсан дээ ингээд сууж мууж байгаа нь ингэсэн. Гэхдээ үсийн ингээд засаад сайхан ингээд хоёр хажуудлаар нь фейд өгөөд shade за аль нь ч гэсэн яг ямар нэг юм ингээд сайхан ингээд одоо уусгаж сайхан ингээ хусаад тэгээ ингээд хамгийн гол нь зараа шиг байгаа зү. Тэ тэр мэр тэгэл ингээл амар бохимог заажилсан хуцмуцаа тайлцсан нүдний шидмэл зүүцэн. Энэ бол үнэхээр тэр оора буюу яг тэр хүнийг ингээд хүрээлцэн байгаа агаар нь ингээл өөрчлөгдөж байгаа байхгүй. Яг царай мараа гэхээсээ илүү тэ царай мараа гэхээсээ илүү. Яа тэг ингээ үсээ засуусныхаа дараа үнэхээр ингээ гоё мэдээж энэ үсчнүүд чинь амар гоё өөрчлөлтийг нь бичлэг болгож интернет дээр тавина штэ тий. Тийм болохоор ингээ нөгөө нэг үйлчилгээ авсан залуучууд нь ч гэсэн амар харснаа ингээл амар өөртөө ихтгэлтэй болж болцсон ёо. That's so good залуучуудаа. Тий. Гадаад үзэмжиндээ ихтгэлтэй ингээ бас гоё илүү тий. Би бол мэдэн заяа. Гоё байдیں۔ Өөрийг хэрэг танаар сонирхож байгаа юм бол. За тэгэд үсээ ерөөхдөө бол би угаахаас өмнө тос зөрөгдөг болоод 2 жил болж байна заяа. Тэгээ ингээд амар өтгөрч мөтгөрөөд одоо өөрчлөлт гарж ийна гэж мэдэрч байгаа маань зөвхөн одоо. За тэгээ түн өмнө тос түрхэж бол үзсэн мэдээж. Тэгээ би ингээд тоснуудынхаа уулын савыг хадгалаад ах шиг байсан. Даанч хайцсан юм шиг. Гэтэ заавал яг ингэж аман дээр ингэж байх хэрэгтэй байх та орлоо штэ чи. Зөндөө олон тос хэрглэж бол үзсэн заяа. Яг тунаж үлдсэн нь бол хийдгэн лэн заяа. Grape seed oil-нд бол нэлээд дуртай. Нүүрэндээ түрхэх би маш дуртай бас. Castor oil бол бүр ингэж аимшигын өтгөн тосхгүй бүр ингэж хэр удаан урсж байгааг нь хар заяа. Аимшигтай өтгөн болохоор нь хуухандаа түрхээ болоод ерөөхдөө бол удаж гин.
Хуухандаа түрхэд удаан тавьчих юм бол толгой өвддөг. Тэрний оронд бол хөмсгөндөө түрхдэг. За миний хөмсг гэж нэг иймэрхүү юм байна. Төрөлхийн мэдээж хөмсг сайтай, хөмсг сормосны ус бол мэдээж. Гэхдээ асар их блич болон асар их дээр доороос нь ингэж хусаж нарийсгах, ингээд тэг сэтлэж мэтлэх гэдэг яргалыг давсан хөмсг байгаа. Одоо бол нээх их амар оролдоход байсан. Тэгээ орой ундахдаа заримдаа кастер ойлоо сайхан түрхдэг заяа. Нөлөө байдаг байх гэж би боддог. Яг хөмсгөнд маань. Энэ болохоор одоо яг ингэж хэрэгэлдэг тос заяа. Энэ болохоор батана ойл. Батана ойл. Энийг бол түрхэх бол нэлээд дуртай заяа. Иннээс би одоо ахаад баг 3-ыг авах. 3-ыг аваад ингээ хадгалаад тавьчин. Тэгээ дээрээс нь бол амар хямдхан байсан заяа. Хятадаас орж ирдэг. Amazon дээрээс авсан бүтээгдэхүүн. Тэгээд кастер ойл шиг өтгөн биш, шингэн, тийм болохоор түрхэхэд маш амархан байсан. Зүгээр л амар гоё байсан. Яг угаасны дараах ус мөс бол үнэхээр сайтай байсан. Энэнийг хэрэглээд. Одоо ус маань өтгөрөхөд нөлөөсөн зүйл юу вэ гэд хэрвээ штэ. Бүр 100% нөлөөсөн юм бүр ингээ баттай энэ л байсан шүү гэмээр юм юу вэ гэхээр Derma roller жижиг зүү гэсэн үг заяа. Жижиг зүү. За пүүх. За ингээд Amazon дээрээс Derma roller гэдэг ингээд хайх юм бол олон янзын Derma roller гарч ирэн заяа. Тэгээ ингээд за энэ л одоо хамгийн давгүй юм шиг байна гэж би бодоод чаваас уулна авсан байх заяа. Ингээд Германд үйлдвэрлэгдэж мүлдвэрлэгдсэн юм болохоор Мам 5 син. Тэгээ би нэг 2 сарын 20-нд авсан юм байна. 2 сарын 20-нд гэдэг чинь 6 сар хэрэглэж үзэхэд ерөөдөө өсний өтгөрөлт амар дэшилсэн гэж би бодож байна заяа. Тэгээд өтгөрсөн гэдгийг бол би шууд мэддэг заяа. Одоо ингээд угаасны дараа би танд бүхэнд харуулна л да. Шууд мэддэг. Энэ нь болохоор өөртөө Германд үйлдвэрлэгдсэн тэг ингээд хонь ингээд байгуулгынх нь хаяг маяг байгаа байхгүй юу. Тэгээд миний сайн найз Герман банд гэдэг байхгүй юу, нэг хөгийн банд. Уржигдэр ахаа уцаар ярьж агаад за яг би чамайг хөөрөх нэг юм хэлчихүү гэдгсэн чинь. За юу ингэж гэсэн чинь яа миний ус бүр амар гоё агаад байгаа штэ те гэд би бас үсээ яриха болохгүй байгаа байхгүй юу. Ерөөсөө яг үннийг хэлэхэд нэг хэрэглээд байгаа юм байгаамаа. Тэгээ энэ болохоор Германд үйлдвэрлэгдсэн гэсэн чинь жуумал заал. Тийм үү. Хүн болгоны ус ургах үгүйг бол би сайн мэдэхгүй байна. Гэхдээ минийх ургаж байгаа юм чинь чинийг ч гэсэн ургах магадлал бол ихтэй. Би нэг амир хүнийг лөөврдад мөнгөний авах гээд байгаа юм бол алга. Гэхдээ оролдоод үзэл хэрэгтэй ах гэж бодож байна. Тэгээ дээрэс нь би бас нэлийн үнэтэйг нь авсан байна л да. Бүр үнэтэйг нь авсандаа ч би асар их баярлж байна. Усанд орохоо өмнө би үсээ эхлээд эрэгдэг зүгээрээ ингээд үсээ ингээд сайхан ингээд зүгээр ингээд хатгаж өгдөг заяа. За ингээд жоохон үсээ байлгасныхаа дараа 40-оос 1 цаг маяг орчмын дараа энэ жоохон захтандаг заяа. Тэг ингээд захнах нь буруу зүйлөө сайн зүйлөө гэдэг нь бол би мэдэхгүй байна. Тэгэхээр тэгээ захнаад ирэхээр би жоохон байчаад уусаа өөр юу ч хийхгүй шээ. 40-оос 1 цагийн орчим ингээд тавьсныхаа дараа тосоод төрхдөг заяа. За миний хамгийн сүүлийн үед үнэхээр дурлж байгаа тос бол яхааргүй батана тос гэж одоо энэ батана тосоо сайхан түрхээд тэгэд энэ одоо ингээд те тосолсон зүгээр те цоолсон үсээ 3-аас 4 цаг бол байлгана. Нээхийг удааж болохгүй. Гэхдээ 3-аас 4 цаг миний хувьд бол яг гоё болж байгаа юм шиг санагддаг. Хэрэв 5-6 цаг болчихсон бол мэдээж миний толгой өгдөж эхэлдэг. Окей. Усан дарна. Окей. Би танаас нэг амар юм арах. Энэ заяа миний хэрэгэлдэг шампунь болон ангижруулагч заяа. Энэ дээр нь C гэж бичсэн байгаа нь кондишнер буюу ангижруулагч. S гэж бичсэн байгаа нь шампу заяа. Тэгээ энэ бол дэлгүүр ороод худалдаж авч болох хамгийн хямдхан шампунь.
Тэгээд би бүр үнэхээр савнд ч мөнгө өгөхийг хүсээгүй заяа. Тийм болохоор зүгээр би ууттай шампунь ангижруулагч аваад гэртээ байсан хуванцар савнд хийгээд хэрэгэлсэн. За найз маань ирээд уянга чи бүр арай шүү гэд намайг бүр ингэ дагуулж явж иж шампунь авахулсан баггүй юу. Тэгээд тэр шампунь нь энэ. Тийм болохоор одоо бол би энийг хэрэгэлж байгаа. Тэгээд дээрээс нь за бас нэг аимшиг юм хэлэхүү. Аяг тавг угаадаг юм байдэн штэ. Аяг тавг угаадаг юм байдэн штэ. Аяг тавг угаадаг спонж идэв штэ. Би аяг тавг угаадаг спонжоор 1 жил бие угаасан заяа. Тэгээд тэгсэн чинь нэг найз заяа. Эрэгтэй найз маань манай гэрт ирсэн. Эрэгтэй найз маань манай гэрт ирээд уянга чи бүр үнэхээр арай шүү гэд тэг намайг дэлгүүр гаргаж гараад тэгээд надад тийм нэг бие угаадаг юм авч өгсөн заяа. Савн болон бие угаадаг тийм спонж. Тэгээд дээрээс нь заяа. Би амьдралтаа хизээж биений альчуур авч үзээгүй. Намайг 8 жилийн өмнө Япон руу ээж маань явуулахад надад амар том биений альчуур авч өгчээсэн заяа. Тэгээд би тэрийг нэг 3 жил хэрэглээд хайж исэн. Тэгээд би ахиж хизээж худалдаж аваагүй. Яг гэхээр би угаахгүй гэдгээ мэддэг. Угаахгүй болохоор тэнд ингээд өмхирүүлэх юм чинь би авч явах юм гэж би боддог заяа. Окей. За юу ч гэсэн би үсээ угаашд гараад ирээ. Үсээ угаахад ямар нэгэн техник байхгүй зүгээр л хүн болгон шиг үсээ 2 удаа шампундаад ангижруулагчаар. За тэгэхээр энэ удаагийн маань бичлэгний спонсороор Lime Монголын анхны онлайн оператор хамтарч ажиллаж байна. Тэгэд би сая утсандаа татаж аваад бүгдээрээ Монгол дугаартай болж чадах хэсгээ харъя. За ингээд одоо хэрэгжилж байгаа дугаар нь чинь код ирэх юм байна. Одоо ингээд гараад ирж байгаа дугаарууд дотроос сонгож авч болно заяа. За ингээд 5,000-аар одоо жишээлбэл би энэ дугаарыг авчих юм бол ямар ч одоо үүрэн телефоны оператор руу 30 хоног ярьж мессеж бичих нь үнэгүй. Тэгээ надад 1000 төгрөгийн нэг жигж байгаа юм шиг байна. 90 хоногийн дотор ингээд байх хэрэгтэй гэж шүү. Аха та ээж одоо яг энийг тастаа заяа. Интернетээ хааж би тань руу одоо ихэ залгаад үзье. Тэгээд интернетгүйгээр ярьж авах нь хараад хий. Интернетээ хаа одоо. Байна уу? За болж гэнэ үү? За. Ийм нэг дугаар авлаа. Хот явах чам. Амар гоё юм байна заяа. Ер нь бол ингээд аав ээж хоёроо ингээд замд явж байхад тэг интернетгүй явж байхад залгаж малгаж яриул их зүгээр юм байна. Oh my god. Юу ямар гоё. Oh my god. Зүгээр 8 жил ээжхээ усны дугаараа залгаагүй хэрнээ дугаарыг мартаагүй ингээ одоо. Нэ. Окей. Яг саяны харсанчлан ингээд болоо. Та бүхэнд ямар ч beat-сэм эсвэл e-сэм мэдэр хэрэггүй зөвхөн энэ Lime гэдэг юмыг аппликейшнийг татаж авснараа өөрийн гэсэн дугаартай болно гэсэн үг заяа. Тэгээ заавал гадаадд байж байгаад ашиглана гэсэн юм байхгүй. Монголд тэгээ бусад компаниудын дугаар шиг ингээд хэрэглээд явах бүрэн боломжтой. Заавал гадаадд байж байгаад ашиглана гэсэн юм юу ч байхгүй. Тэгээ дээрээс нь Монгол бүх сүлжээ рүү хязгааргүй яриа мессежний эрэхтэй багцууд байгаа. Үнэн жилийн 40,000 сарын 5,000 гэдэг. Тэгэхээр сар болгон чи 5,000-ыг төлнө. Тэгээ ганц төлөлтөө чи 40,000-ыг төлчин. Тэгээл жилийн турш бүх яриа мессеж чинь үнэгүй болно гэсэн үг. Энэ нь бусад өөрийн телефоны операторуудаас операторын үнээс бүр хэд дахин хямд юм аа. Манайхаа хэрэглээрээ гэж. That was so nice. Okay. Бэлэг рүү буцаад оръё. Дайн боллоо. Дайнаас ирлээ. Яра, дугуй унсаар агаадыг зөвхөн хүзүүний хойд хэсэг амар борлцсон байлээ. Би яаж хатаадаг вэ гэдгээр ер нь бол өөр нь хатаадаг. Ингэж байж байгаа л хатчихна гэж боддог. Тэгээд үнэхээр хатаах шаардлагатай байх юм бол гарт таарсан угаасан цамцаар арчдаг байна. Okay. That is my freestyle. Би өөрөө freedom байх туфтаа. Йоо ямар гоё юм бэ? Хэр их усанд орохын өмнө лайтай санагдаад усанд ормооргүй санагдчихсэн чи
усанд ороод гарч ирсний дараа хизээж ёо хэрэггүй усанд орлоо гэж харамсдаггүй л ахгүй. Үргэлжийн сайхан санагддаг. Гахалт. Йоо. Hi. Дэм, та нарын гэрлийг харж байна уу? Яг үннийг хэлэхэд студид байгаа юм шиг л надад гоё санагдаж байна. Үзэхэд амар гоё гэрэл байгаа зү. Яг л студийн гэрэл шиг. Окей. За тэгэхээр хэрвээ арьс арчилгаа хийх бол яг одоо хийх хэрэгтэй. Яагаад вэ гэхээр хэрвээ над шиг чолктой үстэй бол энэ нүүрэндээ наасан хамаг тосыг чинь чолк чинь авчин тэгэх юм бол чолк чинь ингээд гоё хатахгүй. За яа. Тэг ингээд сүрлээ гэсэн үг. Йоо ямар гоё юм бэ? Амар гоё биений ажаал тайлагдаж байна тхүү. Бүгдээрээ зүгээр залхууралгүй усанд орохгүй байх хэрэгтэй. Бишээ залхууралгүй усанд ордог байх хэрэгтэй. За харамсалтай. Үсээ угаадаг өдөр бүр гэртээ хамгийн завгүй өдөр гэдэг. За бүр үнхээрийн зовлонтой. Окей. Биднэрт үсний синс байна. Духан дээр байгаа илүү тос болон яг энэ хажуу талаар байгаа илүү тосоо аваад. За энэ бол ус шингээх чадвар маш сайтай зузаан алчуур байгаа. Энүүгээр арчсан болон жирийн алчуураар арчсан хоёр асар ондоо. Үсээ сэнстэж хатаах цаг хугацаа асар ондоо. Энэ болохоор далайн давстай. За манайхан үсээ бол бүрэн хатаалаа. Яг бүрэн хатсан үс маань бол ингэж харагддаг. Тэгээд үс маань үтгэрсэн гэдгийг мэдэх аргууд хэд байна заяа. Өмнө би бас чолктой байсан шүү дээ. Гэхдээ хизээж урдлаасаа ингэ нэлийх үс тайрсан ч гэсэн одоо энэ хоёр үс маань хажуу тийшээ харах юм бол царайг маань ингээ бүхэлд нь нууж чаддаг заяа. Энэ үс маань өмнөхөөсөө өтгөрсөн гэдгийг батлах нэг баталгаа. Тэгээ бас дээрээс нь би та нарт дээр хэлсэн шиг одоо жишээлбэл голоос нь ингээд авах юм бол ургаж эхэлж байгаа үснүүд амирх байдаг. Яг тасалдсан, хайчилсан, үзүүрэн тийм бүдүүн бөгөөд ширүүн биш, яг жинхнээсээ ургаж эхэлж байгаа үснүүд амирх байдаг. Үзүүрэн найрынхан гэсэн үг. Тэгээ үс маань шатлалттай. Үс маань шатлалттай болохоор доор ингээд нэг бооход үс маань бол нэлээд үс багтай их биш, өтгөн биш юм шиг санагддаг ч гэсэн үсээ дээр боход бол айгүй өтгөн үстэй гэдэг маань амар мэдэгддэг. Тэгээ би жирийн өдрүүдэд бол энэ үс тасалтанд бол амар дуртай. Яг намайг нэг тийм амар нууц даалгавар биелүүлээд явж байгаа тагнуур шиг санагдуулдаг. Яг ингээд хамаг юм ингээ хаагаад өгчөж байгаа болохоор ийм амар те чолктой, чолк маань баг нүдэн дээр маань бууж ийн те. Хоёр хажуу талаараа бас яг ийм хаалттай болохоор яг тийг санагддаг. I like this hairstyle so much. Oh my god. Дээрээс нь тиймээ ер нь л яг нэг тийм амар нууцлаг харагддаг юм шиг бол санагддаг. Yeah, I like this. Энэ спрей бол хамгийн одоо төгс спрей юм шиг санагдсан. Сайн барьдаг тэгсэн ирнэ гилаалгаад ингээд тослогдсон юм шиг харагдуулдаг. Мөнгөтэй ахын нэг гоё юм яг нэг заяаныхаа бүтээгдэхүүнүүдийг олж чаддаг. Тэгээ дээр бас би нэг нүрэндээ тос аваад тэрийг ингээд дуусгаад дахиж авах гэсэн чи амар үнэтэйсэн заяг. Oh my god! Би ийм үнэтэй юм хэрэглээд байсан юм уу? Гэмээр. Мөнгөтэй ахын нэг гоё юм тийм. Тэгээ ингээд би мөнгөө яаж олдог вэ гэхээр яхаарахгүй ажлын маань газар. Би ажил нэлээ хийдэг. Тэгээ дээрэс нь ажил дээрээ хоол иддэг болохоор хоолны кост гэж надад баг байдаггүй. Гэтэ мэдээж YouTube-ээс манаас мөнгө орж ирж байгаа. Та бүхэндээ маш их баярлалаа. Би та нарт нэг сонирхолтой юм ярих уу? Би чолко тайрсан ердөөсөө хэдхэн сарын өмнө заяа. Интернет дээр миний Instagram дээр байгаа бүх чолктой зургнууд бүгд парик одоо бүгд парик. Зүгээр би асар их цагийг талны өмнө асар их цагийг үстэйгээ ноцтолж өнгөрөөсөн болохоор яг тэрийг үнэхээр яг ингээ миний үс юм шиг харагдуулж чаддаг. Тэгээ яг ингээд яг ийм үстэй байх нь ёо it's a vibe babes, it's a vibe. Зүгээр л юм хараатай бай гэдэг хүсэлдэл буугаад өгч хэрэгтэй. Амар гоё байгаас тээ. Яхаар өсвөл айгүй их байгаа. Хонь ч гэсэн байна. Yeah.
За би та бүхэнд ахаад нэг 360 харуулъя. Урдаасаа. Хөдлөөсөө. Тэгэл ер нь үс гэдэг төмпөн өмөрцөн юм шиг л амьдрандаа яг ийм үстэй явах юм болов. Гэхдээ яаж харагдаж байгаа нь надад маш их таалагддаг болохоор бүх юм золиос эрэхтэй андуудаа. Үзэнд баярлалаа. Одоо энэ дермаролер буюу дермаролер гэдгээ би яагаад ч юм бэ амар нэг монгол нэр шиг хэлээд байгаа юм. Яг нэг жамц гарав гэж юм шиг. За ингээд дермаролер хэрэг ингээд бадам цэцэг, гарамжав, дугур цэрэн гэл ингээд нэмэрхүү нэрүүдийг хэлж байгаа л голоор нь дермаролер будж аваа гэл ингээд явчих юм бол ямар ч монгол хүн бараг анзаарахгүй тгөө.